За явсан. Hello. 2025 оны 1 сарын 1-ний 12 цаг цагийн хартаа. Харагдчихгүй зүгээр хараач. 23 минут. Тэг цаг 23 минут болсон байна. За одоо ямар бичлэг хийх вэ гэхээр ингээд хоёлаа ингээд 3 асуултанд үгүй 3 гэж баригдахгүй. Одоо ингээд нэгнийгээ сонсоогүй байх одоо яг ингээд ярина шүү заяа. Тийм. Тийм. За. За эхний асуулт заяа. Одоо чи ингээд бахны ярина. Тийм. Одоо ингээд би ингээд чихвч ингээд зүрчлээ гэж үдэн штэ. За. Тэнгүүд одоо нэг чамаас нэг асуулт ингээд асан заяа. За. Тэгээ тэнгүүд чи ингээд яг ингээд тэрийг яг гоё ингээд үннээр ингээд хариул. Тийм үү. Аа. За. За. Тэгэхээр надад чанга хөгжим хэрэгтэй байхгүй юу? Тийм үү. Тийм. Тэгээд Where Бичлэг болчихсон чинь бараг шууд ярих хэрэгтэй юм шиг байна. үгүй эсэлэр тогтсон. Энийг хадлахгүй шууд оруулъя шүү дээ би. Катлж чаас. За. За хоёлаа эхлээд эхний асуулт заяа. За. За анх хараад ямар сэтгэл төрсөн заяа. За. За. Чангал. Ooch. Тэг литер тавьчихсан шүү дээ. Үсгэн. За яа. За харсан амар хөрх охин байсан. Тэгчээд уулзчаад хөө энэ ч та амар баян айлын эрх охин байна даа л гэж бодсон даа хамгийн. Ямар амар хөдөлгөөнтэй өөрийгөө амар илэрхийлдэг юм бэ. Их хамгийн хүчтэй суус нь болохоор за энэ ч та амар баян айлын ганц охин байна даа л гэж бодсон. Болцсон уу? Одоо чи нэг. За. Анх хараад ямар амар өндөр юм гэж бодсон заяа. Бүр oh my god гэд. Анх гэхдээ уулзахад амар сандарч исэн баггүй. Тэгээд яг ингээ очиод ингээд би ер нь аль одоо ингээд зүнэ ингээд попкорнд ингээд нэг өргөдөр уулзахгүй Шингэрлагийн тэгээд ингээд попкорн ингээд авах гээд очруулсан шүү дээ. Тэгээд тэнгүүд ингээд би яг шууд таньсан заяа. За окей энэ юм байна ингээд. Гэхдээ ингээд буцаа явцсан заяа. Айгаад ичээд тэгээд тэнгүүдээ дараа нь ингээд уулзаад тэгээд амар хөөрхөн. Болоо. Үгүй. Тэгээд ингээд анх харахад жинхнээс oh my god гэж бодсон. Амар өндөр, амар том харагдсан баггүй надад. Тэгээд одоо л ингээд яг өндрөө өндөрч гэсэн яг тасаа дайраг айгуул болж илэн л та. Тэгээд яг ингээд нөгөө юу дүүлээ. Юу дүүлээ. Яг кино театрт хамт суугаад дээдсэн чи амар ингээд амар жинтл суугаад байсан аахгүй. Тэгээд тэнгүүд окей гэж юм бодчихсон. Окей. Болцсон аа. Аха. Үгүй болов уу. За одоо хоёр дахь асуулт заяа. За. Яг хизээ энэ юм байна гэж бодсон бэ. Тэгээ за. Аха. За. Опеч. Яа нэг дугаал явуулаад байгаа. Өөрөө тах юм уу? Энэ юм байна гэж бодсон доо. Анхыг амтэрч эхлсний дараа хэдийн хугацааны дараа шууд тэгэл мэдэрсэн дээ. Хамтаа
яг хамт амьдраад яг эхлээд яг эхний хугацаанд л шүү. За энэ хүнтэй амьдрах юм биш үү? Гэж бодсон да. Тэг. Болцсон юм уу? Байж. Одоогүй юм уу? Яах тэгж бодсон. Тийм ээ хамгийн анхыг амьдч эхэлсэн үед л юм. Йоо. Гахалтай хүн юм байна. Удах тусам тэр хүчтэй болвол. Удах тусам энэ хүнд нэрэл тэр хүн биш үү гэж бодсон юм. Басан. Тэмээ. Тэгэж. За. Окей. За. Ерхэд бол удаагүй байсан баха. Би бол тэгж бодож байна. Тэгээд анагийн яг ингээд хөргөгч зүүх хүн хэрэг болдог байхгүй. Тэгээд яг наабатай явж исэн болж тараад тэгээ би ингээд за бид хоёр яваад чигээд тэг хөргөгч зүүд өгөхгүй. Тэгээ амар хөрхөн сэтгэлээрээ дааdas ахгүй. Тэгээд яг тэр ана яг ингээд хөргөгч зүүд тэгээд тэгсэн чинь яг ингээд юу яагаад юудуулээ ана цөв хийж өгдөг байхгүй. Тэгээд амар хөөрхөн юм. Бид хоёр ээж л амар хоол идцээ хийсэн заяа. Тэгээд тэгсэн чинь ингээд бүгдийг ингээд бүх хоолой чихэж идээд тэгээд нэг ямар гоё юм бэ гэж тэгэл ингээд анаатай харьцаж байгаа байдал амар хөөрхөн санагдаад гэж бодчихсон. Яг тэр үед ингээд угаасаа ингээд үн цэнтэй хүмүүстэй минь яаж харьцаж юм тэрнээсээ ерөнхийдөө шууд ингээд хамааралтай шүү дээ. Юм бол би бол тэгж боддог байхгүй юу? Миний хүмүүстэй хэрхэн харьцаж байгаа нь ерөнхийдөө амар илэрхийлдэг гэж боддог. Тэгээд анаатай бүр амар sweet байсан. Тэгээд хинтээ яаж харьцах амар мэдээд байгаа юм шиг санагдсан гэж. Яг тэр окей. Окей. За тийм ээ. За. Одоо За. хамгийн хэцүү байсан үе. Хамгийн хэцүү байсан үе. Хамт авахтай юу? Тий. За. За. Ой, дугаатай. Хамгийн хэцүү байсан үе бас л яг амьдрч эхлээд анх тэр яг нэг дунд өнгөрөөд эхэлж явах үедээ юм муудалцсан үед амар хэцүү байсан. Тэгээд яг муудалцчаад гэсэн чинь ингээд марлын ерөөсөө ингээд гэр зөвлөхгүй тэгээд би бүр гах нэмэж чадсан. Юу вэ бата. Би л ганцаараа бүх юм яриад байгаа санагдаад. Тэгээд тэр үед амар хэцүү байсан их ойлголцож чадахгүй. Тэгсэн чинь тэгээд сүүл тэгээд ойлголцоод тэгээд яг тэр нэг юу ч хийхгүй байгаас нь бол барыг хэрүүл хийсэн баг. Тэгчээ. Тэгээд тэр өдрөө тэгээ шууд ивлэрээд. Тэгээд тэр өдрөө бүр амар оройн ивлэрээд. Тэгэл гайг болсон доо. Тэр хамгийн хэцүү юм биш ч юм уу? Хамгийн хэцүү. За тэр л юм байна да. Хамгийн хэцүү. Яг тэр биш мэн яг нэг өдөр яг муудалцчаад тэгчээд ерөөсөө эвлэрч чадахгүй байсан үуч. Тэгээд тийштэй тэгчээд маргааш нь би очиж уучлахгүйгаа тэгээд бид нэр ойлголцоод эвлэрч исэн яг тэр хамгийн хэцүү байсан юм. Тэрнээс хойш тэгээд шууд нэлунаас шулуун дээр шууд яриал эвлэрэл ойлголцоод явчихсан доо. Тэр. За. За, миний хувьд хамгийн хэцүү байсан үе нь дөнгөж яг тустаа гараад ерөнхийдөө бол тэгээд яг ингээд хоёр өөр ертөнцөөс ирсэн хоёр өөр хүмүүс байгаа даа штэ. Тэгээд тэнгүүд
яг ингээд дөнгөж тусаа гарсны дараа яг ингээд шинэ жилийн маяр болоод тэгээд тэгсэн чинь ингээд гэрлүүгээ явахаар болж байгаа хгүй эрдэнэт рүү. Тэгээд тэгсэн чинь ингээд яг бид хоёр ингээд амар тийм хүргэлтийн нэг тийм жижиг юмнаас ер нь бол амар тийм одоо харахад бол маш жижиг юмнаас болоод ингээд хэрэлцсэн байгаа даахгүй. Тэгсний ингээд над руу бүхэлд ингээд 31-нд ингээд ерөөсөө залхаагүй зэрэг ингээд яриаггүй. Тэгээд би бүр ингээд гайхаад бүхэлд нэг хоног ингээд хол хийж над руу ярихгүй байсан болохоор би шууд ингээд яриад үгүй жиж тэнийг юм байши ингээд ерөнхийдөө амар гомдож байгаа шүү дээ. Тэр чинь ингээд тийм жижиг юмнаас болчиход ингээд нэгнээс хол хийж нэг рүү ярихгүй байх гэдэг бол амар тэнэг байхгүй яг үнэндээ. Тэгээд яаж баярын өдөр болж байна те. Яг энэс жилийн өмнө гэсэн үг байхгүй. Тэгээд тэгсэн чинь ингээд чи ингээд юм байна, тийм байна. Тэгээд ингээд яг үнэхээр яг надад тийм зан гаргаж хатан би яг ингээд oh my god энэ хүмүүс үү гэж бодож ирсэн байхгүй. Бүр яг үнэхээр эргэлзэхэд хүрч ирсэн. Тэгээд яг тэгсэн чинь хоёр нь эрэг төлөвлөгөөтэй байчаад нэгэнд шууд өглөө нь хүрээд ирсэн байхгүй. Тэгэл би шууд окей. Тэгээд ерөнхийдөө аль тэр үе надад амар хэцүүсэн. Ингээд хол тэгэхээр би ер нь холын цай харилцаанд бол хулаал хүн гэдэг амар сайн мэдэрсэн. Тийм ээ. Сноо. За одоо юу штэ. Хамгийн талархдаг үе. Талархсан үе. Амар дип асуултууд би мэдхгүй орж ирээд биш үү гэж. Бодох хугацаад ямар дип асуултууд. Хамгийн талархсан үе юу нэ? Одоо ч яг өдөр болгон талархаж явдаг л та. Гэр бүл. Тэгээд хамгийн их талархсан үе бодё. Амар insecure байгаа үед амар гонхилсан байгаа үед. Малаа нэг өста хак дэшин тацдаг байхгүй юу? Сэтгэл санаагаар. Тэр үе болгонд амар их талархдаг. Тэгээ надад нэг өдөр амар хэцүү юм тохиолдсны дараа тэгээл амар зүг байдлаар би хийсэн ч гэсэн тэгээл хийж байгаа ч гэсэн амар ингээл тэр serious юм нэг үнэтлээс хүлээж аваад тэрэл яг сэтгэл санаа амар дэвшилсэн үед ингээл амар талархдаг шүү дээ. Яг тэг хамгийн талархдаг зүйл нь намайг тоосонд их талархлаа гэж. За болсон. Болсон юм уу? За байна. За миний хамгийн талархдаг үе нь хавар юм уу? Ингээд би нэг 3 эмнэлэг тавьсан аахгүй юу? 3 хоног. Тэрнээс илүү жилээ би сайн санахгүй байна. Гэтэ ямар ч байсан яг тэр хүмүүсийг амар тийм гоё болгож чадсан. Тэгээд яг ингээд миний би амар өвдөд. Тэгээд гисэн чи хараа ингээд ажиллаа явахаас өмнө заавалаад тоол авчирдаг. Тэгээ яг ингээд баян ингээд за яаж ингэж ингээл ярьдаг. Тарианд орсон уу гэж ярьдаг. Тэгээд ингээд орой ахаад гэртээ харчаад ажлаасаа тараад гэртээ харчаад дахиад хоол хийгээд тэгээ над дээр авчирч өгдөг. Ингээд эмнэлгийн хоол угаасаа онцгүй байгаа чи ингээд тэгэл ингээд бүр ингээд ээж рүүгээ залгаж ямар хоол хийх үү гэж асуугаал ингээд өөр хүмүүс рүү ингээд яах вэ хүү ингээд аавтай бас ингээд яриад за марлаа ингэж тийм юм хэрэгтэй болоо би аваачаад өгчлээ ингэчлээ гэл ер нь яг тэр үед ингээд дана гэж утсан байдаг ш. Тэгээ ерөнхийдөө яг тэр мууч намайг амар гоё юм болгож өгсөн. Тэгээ ингээд тэр мөчөд амар талархдаг.
одоо ингээд хэрвээ наба миний дэргэд байгаагүй байсан бол надад амар хэцүү байхыг би ингээд мэдээд байгаа байхгүй юм. Тэгээд намайг бүр үнэхээр ингээд бүр 0-аас бараг ингээд хасах руу орсон байхад хүртэл ингээд намайг ингээд амар гоё тийш дэмжиж өгсөн амар их баярлалаа талархдаг. Нэр нь намайг бас нөгөө сургууль төгсгөж өгсөн хүн шүү дээ. Тийм байна. 6 жил суран явсаар ингээд нэрнгэсээ набатай уучраад тэгээд би сургуулаа төгссөн гэж. Гэтэ ер нь бол ингээд би бууж өгөхөд амар ойрхон байх үе болгонд ингээд намайг баян ингээд дэмждэг, амар сайн хүнд урам өгч чаддаг, хүнийг ингээд харагдаж чаддаг. Тийм хүн. Тэгээд амар дуртай. Тэгээд талархаж явдаг яг энэ дээр. Love you. За, одоо яа штэ. За. Одоо яг миний надаас ингээд хамгийн дуртай зүйлээ. Миний надаас хамгийн дуртай зүйлээ. Амар deep сэтгэлд авч. Бодох асуулттай. Окей, бодохгүй хараа яг үнэнээ хариулна штэ. Ер нь бол яг үнэн хэлдэг. Би бол тэгж боддог. За. Би бол Марлагийнхаа бүх зүйлд дуртай. Дургу зүйл бол ганц ч байхгүй. За хамгийн дуртай зүйл гэх юм бол би Марлагийн өөдрөг цанд амар дуртай. Өөдрөг болон амар тийм яс байдаг. Тэгээд ер нь амар өөдрөг тэгээд өөдрөг занд амар дуртай юм байна да. Хамгийн дуртай зүйл нь амар санаачлагтай амар. Ер нь санаачлагтай болон нэмэх нь өөдрөг хоёр бол хамгийн надад маш таалагддаг зүйл. Болт юм уу? Яг дууслаа шүү дээ. Тэна 6 гэрсэн зураг. За сонс. Окей, сонс. Сонс өврээд. Йоо. За. Зурдах юм шиг 6 жилиг. За. Ямар асуулт илаа. Дуртай зүйл. Наба амар өөдрөг. Бүр ингээд яг жинхнээсээ нар. Бүр яг ингээд Наранбаатар гэдэг нэрсээ бүр яг л нар заяа. Тэгээд яг үнэхээр миний баатар хүн заяа. Яа, энийгээс хойш л одоо хөөрч өгөх бах л та. Гэхдээ үнэхээр нар шиг хүн. Яг ингээд одоо ингээд Монголд амир хэцүү байгаа шүү дээ. Үнийг хэлэхэд би бол ингээд үнэхээр яа гэд ингээд үхмээр санагдах уу, эсвэл ингээд бүр уйлал ингээд бөө юм болох үед ингээд надад амир хэцүүдэг заяа. Ингээд би ч нэг ингээд жижигхэн юмн дээр л ингээд амар ингээд нурчдаг төрлийн хүн баггүй. Амар сэтгэл зүй жоох юм докторгүй. Тэгээ тэнгууд наа болохоор ингээд дандаа намайг хөргөж өгдөг. Тэгээ тэнгууд ингээд дээр ингээд тог гунтарсан ингээд би ингээд ажил дээр ингээд амар ядраад бүр ингээд амар ачаалтай байж байгаа. Тэгээл ингээд хүрээд ирсэн чи тог байхгүй. Тэгэлсэн чи үнэхээр уйлмар санагч юм чи гэрт яаж идэл ингээд хоёр ширхэг мандринаас өөр юм байхгүй. Бусна дандаа заавал болгож идэх зүйлүүд. Тэгээл бийжсэн чи наа үгүй хоёулын ядаж лаа байж тээ. Цаан чи лаагүй хүмүүс байгаа гэл. Үгүй хоёулаа ядаж би хоёулын би энэ байна. Ганц би хүмүүс цаанчаа харанхуйд ингээл сууж байгаа штэ гэл. Дандаа нэг тэгдэг заяа. Амар өөдрөг бүр яа ч юм өөдрөг юм гэгээлэг юм цагаахан байж болтын мэдгүй заяа. Бүр яг тэр нь бүр хөөх гэмээр. Тэгээ би яг тэрэнд нь амар дуртай. Яг хитрхийн ингээд өөдрөг юм шиг санагдах үед бас байна л да. Хаяа бүр дургу өрмөр өөдрөг үе. Гэтэ бас хүн тэгж байж чадчих тийм юм бол. Тийм байна. Тэгээ би тэрэнд нь амар дуртай. Окей. За одоо штэ яна copyright болох үү? За одоо болохоор яг ингээд надтай төлөвлөж байгаа ирээдүг үеэр. За.
To you. Окей. Ирээдүйд бид хоёр get money мөнгийг мөнгийг тоолж мөнгийг хурааж дэлхийгээр аялж гэрлэж бибидээ болж хамт тэгээд бибиг өсгөө тэгээд карьераа өсгөөд хамт ийм ирээдүг ер нь л бүтэндээ бүтээцгэндээ байлаа. Бүтээндээ одоо байлаа. Болцсон юм уу? Тийм. За. Би набаг маш сайн амжилтанд хүрээсэй гэж боддог. Тэгээд би өөрийгөө болохоор яг ингээд үнэхээр карьер ингээд бүр ингээд бүхэл насаараа хөөх эмэгтэй хүн гэж өөрийгөө боддоггүй. Би багасаа ингээд гэрийн эзэгтэй байхыг маш их хүсдэг байсан. Сайн эхнэр, сайн ээж болно гэж боддог байсан болохоор ингээд ирээдүйн сайн автай учирсан гэж бодож байгаа, ирээдүйн сайн нөхөртэй учирсан гэж бодож байгаа учраас ерөнхийдөө бол хамтдаа сайн байхыг амар хичээн гэж би боддог. Тэгээд ерөнхийдөө бол ингээд за бодъё. 5 жилийн дараа гэхэд би хоёртой гэрлэлтэд батлуулчихсан, өөрсдийн гэр оронтой олчихсан. Тэгээд хүүхэдтэй болчихсон байна гэж би бол боддог. Тэгээд яг би бол өөрөө ингээд хүүхдээ ингээд бүр ингээд яг ингээд яс ингээд ийм яг боловсралтай мундаг хүн болохын тулд яг ингээд өөрийгөө 100% бараг дайчилж чадна гэж боддог байхгүй. Яг нь би өөрөө ингээд хамт олонгүй байж бараг чадахгүй төрлийн хүн учраас бас ингээд ажиллаа хөнгөө ингээд хүүхдээ гэл ингээд явуулах. Яг бид хоёр хамтдаа л хийж явна л та. Гэхдээ намайг би маш сайн амжилтанд хүрнэ гэж би боддог заяа. Ямар ч хэсэн сарын 10 саяг амнистэ хөшөө. Амнистэ толгой тавих. Наба толгой тавих. Ингээд толгой тавих. Окей, толгой тавих. Тэ. За. When you get money from me. Тэгээд ерөнхийдөө бол ингээд зоригтой хүний ингээд ар гэр байна гэдэг өөрөө ингээд амар гой санагддаг байхгүй юу? Тэгээд набаг би маш зоригтой, хичээнгүй, өөрийн гэсэн юм хийж чаддаг, маш гэгээлэг, мундаг хүн гэж хардаг учраас ерөнхийдөө бол маш сайн би ингээд нөгөө амжилттай яваа ер хүний ард нөгөө ихнэр нь байдаг. Гэхдээ би яг үндэ энэ үг нь амар ингээд итгэдэг заяа. Ингээд үнэхээр ингээд гэр бүл нь тэр хүний ингээд тийм ерөнхийдөө ямар одоо ингээд байхыг ерөнхийдөө шийддэг гэж боддог байхгүй юу? Ерөнхийдөө амжилттай байна, амжилтгүй байна уу гэдгийг. Тийм болохоор ерөнхийдөө набаг амжилтанд хүрэхэд би бүхний ерөнхийдөө гаргана. Гэхдээ би бас өөрийн гэсэн карьер, өөрийн гэсэн амьдрал, өөрийн гэсэн мөнгө, өөрийн гэсэн санхүү, өөрийн гэсэн ийм үнэт зүйлтэй хүн учраас өөрийн гэсэн одоо юу гэх юм одоо boundaryтэй хүн учраас орон зайтай хүн учраас ерөнхийдөө бол набаг дэмжин. Гэхдээ бас өөрийгөө бас хаяхгүй. Гэхдээ бас амар сайн ар гэрийн эзэгтэй. Тийм баймаар байна. Бид байртай болно. Бид мөнгөтэй болно. Бид хүүхэдтэй болно. Тэгээд бид гэрлэнэ. Тэгээд бид маш сайхан амжилтанд хүрээд амьдрал нь одоо ингээд 20-30 жилийн дараа гэхэд маш сайхан амар тайван ажиргалтай амьдарч байна гэж би боддог. Тэгээд энэ амар гоё. Би өмнө нь болохоор ингээд заас ингээд ер нь бол яг үнийг хэлээд би ч амар тийм готрон үзэлтэй хүн байхгүй юу. Тэгээд ингүүд ингээд ер нь заас ингээд ингэж явж байгаа 3 хоног комд орж үзэх юм ч юм уу те. Эсвэл одоо өгсөн ч гэсэн харамсах зүйл байхгүй байх бах та гэдэг нэг тиймэрхүү бодолтой байсан байхгүй юу. За одоо ингээл гоё хийж үзэх юм аа үзээд гоё шинэ гоё ингээд мэдрэмжүүдийг мэдэрч үзээд гоё зүйлүүдийг ингээд туршиж үзчихэд
хөгцөн жахав дээ гэж боддог байсан бол би яг үнэхээр 100 наслахыг хүсэж байгаа набатай. Намайг 100 наслахыг ингээд хүсэл минь ингээд гоё ингээд тийм ирээдүйг төлөвлөхөж байхад амар гоё байгаа. Энийг одоо юу гэдэг вэ? Би ямар ч байсан одоо ингээд ер нь одоогийн залуучууд бас ер нь бол тийм шүү дээ. Би бол тэгж боддог байхгүй юу? Ингээд гоё ингээд experienceтэй юм зүйлүүдийг ингээд хоримлуулж аваад тэгээ гоё ингээд хийхийг хүссэн бүх зүйлээ хийгээд гоё ингээд амьдраад тэгээд нэг 60-70 хүрээд өнгөрсөн ч яхав тий ч юм уу тий. Гэтэ би набатай ачцыгээ хармаар байна. Ачцыгийнхаа хүүхдүүдийг хүртэл хармаар байна. Нөгөө 30-40 хармаар байна. Тэгээд 100 хүрмээр байна. 2100 онд яг нэг хэлэхэд яг ингээд наба бол яг одоо ингээд амар технологичлог хүн учраас ингээд ямар хөө байдалтай байхгүй нийтэрэг гэл амар их тиймэрхүү хойлоо ингээд 2100 онд ингээд ярьдаг байхгүй. Тэгээд тэр бүр надад амар гоё санагддаг. Хамтдаа 2100 оныг үзхийн төлөө ингээд сууж байна. За. Окей. За одоо надад хандаж хэлэх үү. За. 2025 онд хоёул ингэж эсвэл үгүй зүгээр надад хандаж хэлэх. За. Марлата би 3 үг л хэлье. Би чамдаа хайртай шүү. Хойлооч нь ямар лаг юм бэ? Тэгэхээр нэрэн гисээ. Марлата хандж хэлэхэд миний хажууд байгаад баярлалаа. Сайн муугаа үзэлцээл хоёлаа. Жаргал зовлонгоо хуваалцал амьдч чинь. Энэ бүх хугацаанд хамт байгаад баярлалаа. Тэгэд хоёлаа 2025 онд амжилтаар цутгаж эрүүл мэндээр дүүрэн сайхан жил хүлээж ин дээр хоёлаа. Бид тэр энэ жил алах уу 2020 доо. Тэр доо. Эцэст нь гэж хэлэхэд хайртай шүү. Би ч гэсэн. За. Окей. Сая сүүлд нь хайртай шүү гэдээ дуусгах шиг боллоо. Би ч гэсэн хайртай шүү. Хандаж хэлэх үг. Урт хугацаанд эрүүл, аюулгүй, аж аргалтай, тав тухтай, хөгжилтэй цагийг зугаатай өнгөрөөнө гэж найдаж байна. Хамтдаа. Тэгээд хайртай шүү. Love you. So love you. За онцгой. Дууссан байна. За яа хоёлаа ингэ бичлэгээ дуусгая. За шинэ оны мен хүргэе. За хамтдаа хэлээ. Нэг мурай. Шинэ оны мен хүргэе.